За энэ докторийн төслийн гэж гарах буруу юм шиг байна өө. Та нар энийг дахиад яриач. Би зүгээр нийслэлээр хэлэхэд байна шүү дээ. Энэ залуучууд одоо та нарын бурууч гэж байхгүй бах. Загас бол толгооноос өтдөг байхгүй юу? Толгой дээр чи өтөө байхаар та нар бүгд өтөөлж байгаа. Толгой дээр чин дарангуулагч байхаар бүгдээрээ дарангуулагч болж хувирч байгаа. Одоо хувирч явах шиг байна бас. Энэ ерөөсөө яах гэж дарга нар бий болдгийг. Энэ ард иргэдээс саналыг аваад, ард иргэдийнхээ дэмжлэгийг аваад, тэднийхээ одоо боломжийн амьдралын төлөө аж ахуй нэгжүүдийг дэмжил гэж би дарга болж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол зовлон байгааг би ойлгодог. Нийслэлээр зовлон байдаг, засаг дээр зовлон байдаг. Ажил хийж байгаа хүнд бол зовлон байдаг. За ингээ юм хүмүүс нэмийг үн өртгөө нэмий тариф ингээ та нартай ингээ зам засах чинь буруу гэж хэн ч яриаг. Тэр элчин хүчийн цоожгаар явчлаа. Цоожод бас хэлж ирсэн. Тэр цахилгаан дулааны үнийг тодорхой хэмжээгээр бас үе шаттай нэмэгдүүлээд явдаг. Энэ бол хийдэг л ажил, болдог л ажил. Гэхдээ та нар одоо 15 жил нэмээгүй юмыг 3 дахин нэмнэ гэж ямар солиотой галзуутыг бодож олдог байна. Энэ эрүүл хүн үү? Өвчтөе хүн үү? Хүмүүн үү ирнэ. Хүмүүсийн ахуй амжиргаа хэдэн хувиар өссөн? Цалин хөлсөн хэдэн тэтгэр 3 дахин өссөн юм уу? Яагаад ийм амьдралгүй юм хийдэг юм болоо? Энэ бол би иргэдээс их салсан, тасарсан. Энэ ардын нам бол сүүлийн 10 гаруй жил засгалж байгаа. Одоо Улаанбаатар одоо 44-өөс билүү? 40 хэд билээ сууд? 45-аас 42 3 ардын нам. Сонгой хайрхан дүүргийн 43 суудлаас 43 ардын нам. Энэ ардын нам мундагтай гараад байна гэж бодод байгаа юм. Ард иргэдэд төлөө юу ч хийхгүй яагаад яваад идгээ? Энэ бол хулгай дээрэм хийгээл байгаа. Сүлжээ явуулаад байгаа. Улсын төсвийн мөнгөөр хэдэн одоо пальдаг хүмүүсийг бол тэжээгээл байгаа. Энэ нэг жаахан ийм үний юм яриа чийдвэр байх. Та нарын наад чи буруу байна шүү дээ залуучуудаа. Одоо та нэг шүүмжлээд хийчих. Хөш Үнэнбат чи манай хуулийн зөвлөх байхгүй юу? Манай хууль зөв одоо нийслэлд очиж чи одоо тэнд очиж бас тентхэн хүн болчихжээ чаас. Болдоо та нар залуу хүмүүс нэг жаахан зарчимтай ард иргэдийнхээ санаа сэтгэлийг сонссон. Ард иргэдээс хоёр хүний санал өгнө гэж юу яах вэ залуучуудаа. Тэгээд тэрнийг одоо бид нар 3-4 цаг ярьлаа. Болио. Сэтгэл зөрөгчин жаахан нэг зөв баймаар байна. Хүмүүсийн төлөө гэсэн бодол саналтай баймаар байна. Аав ээжээ харалта. Зөвхөн хавь хоёрыг хараад байх юм. Наа чи Монголд нэг хэсгэн хүн бол сайхан амьдарч байгаа, амьдралаас тасарсан. Ард түмний амьдрал бол үнэхээр мууц. Тэгэл нэг 14 мега төсөл ярина, галзуу том тоо ярина. Түтэн дөрвөмөр тэгчвэл ингээ мөнгөөр тэгж ажил явдггүй юм. Эхлээд сэтгэл зүрх байх хэрэгтэй. Ялангуяа олон түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байж ич за энэ жоохон мөнгөөр энийг нь хийхин оронд тэрнийг нь хийчвэл олон хүнд хүрэх юм байна гэж ингэж л бодлого гарддаг юм л да. Би та одоо сүүлийн үед үнэхээр санаа зовоод байна. Арайчтэй хүмүүсийн амьдралыг харахгүй юм та нар. Тэгээд юм болохоор татвараа нэмчи. Тэрнийг ингэчи. Ийм их мөнгөөр деважин байгуулдаг бол байгуулахар болчихлоо. Тэгээд сэтгэл зүрх дутаж байна. Би танад хэлье. Дээр нь та нар ард иргэдтэйгээ зөв харьцалтай хоёр хүний санал авчихад тэгээд үн нэмэхтэй солиотой галзуутай 3 дахин нэмдэг ийм дахиж битгий хийгээрэй залуучууд. Сэтгэл зүрхтэй бай. Мөнгөтэй биш.